Хүмүүс ихэвчлэн Тайландыг аялал жуулчлалын үлгийн нутаг, экзотик шоу эсвэл секс жуулчлалаар нь л мэддэг юм. Гэвч тэр газраас дайчид бий болж орчин үеийн холмог тулааны тулгуур багны нэг full contact босод улааны хувьсалд хувьсгал авчирсан тулааны урлаг төрөн гарсныг орхигдуулаад байдаг. Тэнд хүүхдүүд 5-6 наснаас эхлэн гэр бүлээ тэжээхийн тулд ринг нь гардаг. Muay box буюу Art of 8 Limbs 8 мөчний урлаг. Хэрв чи Muay box-ыг бүрэн эзэмшиж чадвал өвдөг тохоо хөл гар гэд бүхэл хэсгээ зэвсэг болгож ашиглах боломжтой үр дүнтэй тулааны спорт юм. Muay box-ийн үүсэл гарал үүх төвхөн домог үлээ. Kickbox full contact-тай босоо тулаанд Muay box-ыг төгс эзэмшсэн байхад илүүрхэх боломжтой. Muay тулаанчид энэ дэлхий дээрх хамгийн их дайны шалгуурыг даван туусан тулаанчид гэж хэлэхэд хэлцдэхгүй. Ихэнх нь дөнгөж 20-30 насныхаа босгон дээр 300-аас 400 тулаан хийсэн туршлагатай тамирчид байдаг. Кунфу Вингчун гэд бидний үздэг киноноос илүү тэд амьдрал дээр өөрсдийнх нь тулааны спортыг үр дүнтэй юу үгүй юу гэдгийг шалгаад үзсэн юм. Амьдралд хэрэг болохгүй хөдөлгөөн эсвэл бодит тулаанд үр дүнгүй техник тамирчин хүнд тулаанд ямар ч хэрэггүй лээ. Яг л Брюслигийн хэлснээр хэрэгтэй гэсэн бүхнийг хүлээж аваад хэрэггүй гэсэн зүйлсийг хаях хэрэгтэй гэдэг шиг. Зүүн өмнөд Азийн энэхүү жижиг улсаас төрөн гарсан энэхүү тулааны төрөл нь хэрхэн дэлхийд хүчээ авч чадсан бэ? Энэ нь тамирчдын карьер амжилтууд нь үү эсвэл тулааны төрлийнх нь үр дүнтэй байгаа байдал уу? Энэхүү нууцыг олж мэдхийн тулд бид үүний үүх түүх үүсэл гарлыг нь судалж үзэх хэрэгтэй. Muay box нь Тайландын үндэсний спорт бөгөөд Тайландын эртний өв соёл Muay Boroноос гаралтай юм. Энэхүү тулааны спортыг дайны талбар зэвсгээ алдах үедээ ашигладаг байжээ. Зарим хүмүүс ч Muay Boroны ачаар Тайландыг колоничлогдож байгаагүй цор ганц зүүн өмнөд Азийн улс гэж хэлдэг. 1700 оны үеэр эзэн хаан Прачалийн үед Muay Boronыг зөвхөн цэрэг армиас гадна хичээлдэж болох спорт болгосон юм. Дайн дайчингүй үед цэргүүд Muay box-оор хичээлдэж өөрсдийнхөө ур чадваруудыг сайжруулдаг байжээ. Өнөөгийн шиг боловсронгуй байгаагүй учраас зүгээр л холмог тулаан маягийн дөрөнгөө зодон байсан гэлцдэг. Энэхүү харгас ширүүн тэмцэлтийн дундаас Тайландын домог болох Naik Nong Dong гарч ирсэн. 1774 оны үед Ayutthaya-гийн хаант улс руу давталсан Бирмийн дайны үеэр Naik Nong Dong хэмээх дайчин 1000 гаруй Тайланд дайчтай хамт Бирмийн хаанд ослогдож байжээ. Өөрсдийнхөө ялалтыг тэмдэглэхийн тулд Бирмийн хаан тэдний Muay Boronыг шалгаж үзэхийн тулд өөрсдийнхөө Бирмийн шилдэг боксчдтай тулалдуулсан юм. Харин эх орноо төлөөлж олзлогдсон дайчин нөхдөд аврах энэхүү хүндхэн үүрэг хариуцлага Naik Nong Dong-ийн нуруунд дээр ирсэн юм. Уламжлалт тулааны өмнөх бүжгээ бүжгэсний дараа Бирмийн аврагыг нам цохиж унгаадаг. Гэвч Бирмийн бокс чинь ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Учир нь хөгжмнөөс болоод анхаарал нь сатаарсан гэж хэлсэн. Тэгэд хаан түүний эсрэг 9 дайчдыг нэг нэгээр нь өвхөс ихэхэд дуустал нь ямар ч дүрм, ямар ч цагийн хязгааргүйгээр тулалдуулсан. Харин дайчаар бүгдийг нь 8 мөчний урлаг болох хөл, гар, өвдөг тохоогоор дуусгасан гэдэг. Түүний эрэлхэг дайчин байдал эр зоргийг нь үнэлж түүнтэй хамт бүх тай цэргүүдийг сулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг бүх тайландчууд 3 сарын 17-нд тэмдэглэдэг түүхэн баяр болгосон юм. Үүнийг Muay өдөрлөг гэдэг. 19-р зуунаас эхлэн дүрмтэй болж хөгжиж явсаар өнөөдөр мэдний мэддэг спорт болон хувьсан өөрчлөгдсөн. 1920 оноос эхлэн рингэн дээр тулалдаж боксинг бэлээ үе хоорондоо завсарлагатай орчин үеийн спорт болон хөгжсөн. 1980-ад он болон 90-ад он бол Muay box-ийн алтан үе гэж хэлж болно. Хэдэн зуун мянган дайчид авраг болохын төлөө нэг нэгнтэйгээ тулаан хийдэг. Тэдний төлөө бооцоо тавих хүмүүс болон шоу менежерүүд гэд эд үедээ цэцэглэж байсан юм. Тэдний аваргууд Muay box-аас гадна kickbox-ийн олон улсын уралдаан тэмцээнүүд ихээр орж нэрээ гаргаж ирсэн түүхтэй. Тэдний хамгийн том төлөөлөл бол Buakaw юм. Түүний K1 байгуулсан ялгуулсан амжилтууд нь Тайланд руу явж Muay box-ыг сурах хүсэл эрмэлзэлтэй гадаад тамирчдыг татсан. Өнөөдөр Muay box-ийн техникүүдийг холмог тулаан болон kickbox-д өргөн дэлгэр ашигладаг. Мэдээж анхны төрөл зүйлээсээ өнөөдөр хол илүү өөрчлөгдөж хөгжсөн билээ. Юу Muay box-ыг бусдаас илүү онцгой болгож байна вэ? Ганц л хариулт бол тэдний туршлага. Тайланд тулаанчид 5 наснаас эхлэн бэлтгэл хийдэг. Зарим нь 12-оос 15 наснаас эхлэн бэлтгэл хийх боловч үүнийг хожуу гэж үздэг байна. Насанд хүрэх үедээ ихэнх тамирчид нь 100 гаруй тулаан хийсэн байдаг. Тэд нь 7 хоног бүр тулаан зохион байгуулдаг учраас тэд бие биентэйгээ хүнд спарринг хийх шаардлага байдаггүй. Толгойд зөөлөн цээж бие хөлөнд хүчтэй гэсэн зарчмаар хөнгөн спарринг хийнэ.
Мэдээж тэмцээнд орохоос өмнө бэлтгэлийн зааланд нэг гэмтээвэл ямар ойлог байх вүлээ? Спарринг гэдэг суралцах үйл явц бэлтгэлийн хамтрагч нь чамайг сайжруулах гэж бэлтгэл хийж байгаа болохоос нэгнийгээ дайсан биш гэдэг ёс суртахууныг суулгаж өгнө. Эго бардам зам бол хэнд ч хэрэггүй зүйл. Жинхэнэ Мутай тулаанч өөрийнхөө бүхий л амьдралыг энэхүү спорттой амьдралаа зориулна. Багш гэсэн агуу хүн бөгөөд өөрийнхөө бүхий л амьдралыг зөвхөн шавнартаа зориулж чаддаг. Энэхүү нандин харилцаан тамирчин хүний өсөлт хөгжилтөнд чухал үүрэг гүйцэтгэж тэднийг дэлхийн аварга болгож чадаж байгаа юм. Орчин үеийн шилдэг заал, шинжлэх ухаан дээр суурилсан мэдлэг мэдээлэл, шимт хичээлтэй хоол хүнс гээд энэ бүх зүйл тэдний олон тамирчин дэлхийн аварга болгоогүй юм. Тамирчин хүний бэлтгэл сургалтантай үнэнч байдал цаг хугацааны шалгуурыг ялагдлын амтыг мэдэрч алдаанаасаа суралцж байж тэд дэлхийн аварга болцгоосон юм. Энэ бүхнээс хамгийн чухал нь тэдний өрсөлдөөн тэднийг хурцж байдаг. Жил бүр хэдэн зуун мянган тамирчид оргилд хүрэхийн тулд хоорондоо өрсөлддөг. Энэ бүхэн мэдээж тэдэнд мотивац өгөх нь ойлгомжтой. Тайландд хамгийн ядуу хүүхдүүд нь Мутай боксыг спорт биш, зүгээр л гэр бүлээ тэжээхийн тулд хичээлдэг юм. Тиймээс тэдний тулаан бүр нь чухал үнцэнтэй байдаг. Учир нь гэртээ хоол авчирч өгөх учраас энэ бол амьд үлдэхийн төлөөх тэмцэл юм. Мутай бокс бол зөвхөн хөл гарын урлаг биш. Клинчний барьцнаас унгаах, өвдөг тохоо гэд олон зүйлсийг хэрэглэж болно. Мэдээж эдгээр зүйлсийг кикбоксд зөвшөөрдгүй лээ. Хэрэв өөрсдийнхөө дүрмээр үзвэл илүүрхэх нь тодорхой. Мэдээж тулааны төрөл болгон дүрмтэй бие биенээсээ ялгаатай байдаг. Мутай боксд өөрийнхөө төрөл стилийг хөгжүүлж чаддаг тулаанчид ч гэсэн бий. Жишээ нь гар сайтай тамирчин, эсвэл хөл сайтай байх, өвдөг тохоогоо илүү ашиглаж чаддаг тамирчид ч бий. Мутай боксын домог усан тамирчдаас дурдвал Буакав, Сайенчай, Самарт Паякарун, мөн өнөөдрийн одууд нь Роттанг, Суперлег, Суперлбон, Таванча гэх мэт шилдэг тулаанчидтай. Тэгвэл та Мутай боксоор хичээлснээр яг юуг сурах вэ? Мутай боксын алдартай дасгалжуулагч хэлэхдээ Мутай боксыг нэг үгээр тодорхойлвол өвдөлт гэж хэлсэн байдаг. Цохилт дааж сурахгүйгээр дайчин болох боломжгүй лээ. Мутай бокс бол зөвхөн цохилт, өшгөлөлт, тулааны урлаг биш билээ. Энэ бол тэсвэр хатуужлын сургууль, сэтгэлийн бясалгал юм. Рингэн дээр хамгийн том дайсан чинь бол эсрэг талын тулаанч биш, харин өөрийн дотоод айдас, эргэлзээ юм. Түүнийг ялж чадсан хүн хинтээ ч нүр тулах хүчтэй болдог. Өвдөлт бол бидний багш, ялагдал бол биднийг дахин босгох хичээл юм. Хүндлэл бол тулааны сүнс юм. Мутай боксын бидэнд зааж өгөх хамгийн том хичээл бол хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн рингэн дээр өрнөдөг. Тэнд чи унаж ч болно, ялч ч мэднэ. Харин хамгийн чухал нь уналтын дараа чи дахин босож чаддаггүй гэдэгт оршиж байна.